За сайн бацхан уу та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. 2017 оны анхны шинжлэлийн шинэ оны шинэ хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр өгсөн та бүхэнд жирийн одоо цагийн тухай тайлбарлаж зааж өгөх болно. За жирийн одоо цагийг англиар the present simple tense гэж хэлдэг. Tense. Tense гэдэг нь цаг гэсэн үг. Цаг. Simple гэдэг нь энгийн жирийн гэсэн үг. Present гэдэг нь одоо гэсэн үг. The present simple tense гэдэг маань жирийн одоо цаг. За одоо ингээд англи хэлэнд 26 цаг гэдэг. Өнөөдрөөс эхлээд бүгдээ цаг руу орж эхэлж байна. Хамгийн анхны цаг бол present simple tense гэсэн ийм нэртэй цаг байна. За энэ цаг. Энэ цагийн гол онцлог зүйл нь юу вэ гэхээр үйл ингэсэн ороод үйл хийснээс үйл үг нь ордог. Ийм томьёогоор ийм бүтцтэй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл subject, verb ийм. За жишээлбэл бид нар англи судалдаг гэж хэлээ. Бид нар англи судалдаг. Тэгвэл we study. Ингэж хэлнэ. We study. Бид нар судалдаг. За юу гэсэн үг вэ? Англи хэлийг we study English. За энэ бол үйл эзэн we study гэдэг нь үйл үг. За тэгвэл батлага хэлбэр дээр бичсэн үгээр байна. Одоо энэ үглэрийг нөгөө англи хэлний 5 хэлбэр рүү шилжүүлэх чинь. Бид нар англи хэл судалдаггүй гэгээд батлага хэлбэрийг үүсгэх хэлбэр болгоё. Тэгвэл we гэчээд үүлийн эзний араас жирийн одоо цагийн туслах болгож чинь. Do. За тэгвэл do үүсгэхээр do not буюу do not-ыг үүсгээд don't болно. We don't study. We don't study English. Бид нар англи хэл судалдаггүй. За тэгвэл 3 дахь хэлбэр болох ерөнхий асуулт. Ерөнхий асуулт маань туслах хэлбэр хэлдэг. Тэгвэл жирийн одоо цагийн туслах хэлбэр нь дүү гэсэн туслах хэлбэр гэдэг. Сая өгч нэллээ. Тэгвэл дүү гэсэн туслах хэлбэр эхэлнэ. Та нар англи судалдаггүй. Одоо бид нар гэдэг бүгдээ та нар гэдгээс үлээ. Тэгвэл do you study English? Do you study English? Та нар англи судалдаггүй. Эсвэл та англи судалдаггүй гэж хэлж болно. За энэ бол ерөнхий асуулт. Туслах хэлбэр эхлээд yes no гэсэн хариулт шаардж байгаа. Хэрвээ та судалдаг бол yes, хэрвээ судалдаггүй бол үгүй гэж ингэжлэх нь. За тэгвэл энийг ялгах асуулт болгоё. Та англи хэлийг судалдаг юм уу? Сурдаг юм уу? Эсвэл заадаг юм уу? гэж хэлвэл ялгаж байгаа хоёр үг нь үйл үг. Тийм учраас do you study or заах гэдэг үг нь орчиж байна. Teach одоо object буюу англи хэл нь орчиж байна. За do you study or teach English? Та англи хэлийг заадаг юм уу? Эсвэл сурдаг юм уу гэж. Энэ бол тусгай асуулт. Биш ээ, ялгах асуулт. Яагаад ялгах асуулт болж байгаа юм гэхээр хоёр юмыг асууж байна. Хоёр үйл үгийг асууж байна. Та англи хэлийг сурдаг уу? Эсвэл заадаг уу гэдэг. Ялгаж байгаа хоёр үг хооронд нь о гэсэн холбоос орчиж байгаа. За одоо тусгай асуулт. Англи хэлний 5 дахь хэлбэр болох тусгай асуулт руу шилжүүлэх чинь. Тусгай асуултад мань ямар асуултыг хэлдэг вэ гэхээр асуух үгээр хэлсэн асуултыг тусгай асуулт буюу special question гэнэ гэд үзчихсэн бид нар. За тэгвэл та англи хэлийг хаана судалдаг юм бэ гэж сууж өдрөө. Та англи хэлийг хаана судалдаг вэ? Where do you study?
Where do you study English? Та англиг хаана судалдаг юм бэ гэж. За ингээд 5 хэлбэр дээр өөрөлдөл одоо ийм бүтцтэй өгүүлбэрийг бүдрэж ирээ одоо цаг дээр үзлээ. Батлага хэлбэр дээр болохоор үүлийн эзний араас үйл өнөрж байгаа. Үгс хэлбэр болохоор үүлийн эзний араас do not. Өөрөлдөл туслах үйлгийн араас do ороод not орсон. Тэр нь товчлогдсон хэлбэр нь гэж гарчиж байгаа. We don't study. Бид нар судалдаггүй. Бид нар сурдаггүй. Асуулаа. Та англи хэлийг судалдаг уу? Та англи хэл сурдаг уу? Гэж хэлвэл do you study English? Та англи хэл сурдаг уу гэж. Та англи хэлийг сурдаг юм уу? Эсвэл заадаг юм уу? Do you study or teach English? Та англи хэлийг хаана сурдаг юм бэ? Where do you study English? Та англи хэлийг хаана сурдаг вэ гэж. За тэгвэл эндээс харахад дүү гэсэн туслах үйлэг маань батлага хэлбэр дээр хэрэглэгддэг байна. Бусад хэлбэрүүд дээр хэрэглэгддэг юм байна гэдгийг бүгдээ анхаарал таваарай. За мөн үүлийн эзэн ороод үйл үг орчин. Үүлгээс S авдаг. Ийм тохиолдол байна. За энэ ямар тохиолдол дээр үйл эзнээс үйл үнээс авдаг вэ гэвэл цаг нь жирээ одоо цаг байх хэвээр. Үүлийн эзэн нь 3 дугаар биеийн ганц байх хэвээр. 3 дугаар биеийн ганц гэдэг маань he, she, it болон одоо he, she-гийн it-ийг одоо төлөөний өмнөчүүд. За тэр 3 дугаар биеийн дээр байгаа he, she, it болдоо бурма, my son, my brother, teacher, dog, cat тийм ээ. За ийм үүлийн эзэн одоо энэ 3 дугаар ганц тал дээр байх юм бол үүлэг нь хойно батлага хэлбэр дээр S гэсэн төсөл залгуудаг. S гэсэн төсөл залгуудаг. Жишээлбэл тэр эрэхтэй бүжгэлдэг гэж хэлээ. Тэр эрэхтэй бүжгэлдэг. За тэгвэл he гэдэг маань 3 дугаар ганц та үйл эзэн байна. За энэ араас үйл үг орчиж байна. He dance. За dance гэдэг үг маань үүлийн эзэн 3 дугаар бие дээр тэгээд батлага хэлбэр дээр байгаа учраас хойно S гэсэн төсөл залгадаг. За энэ өгүүлбэрийг орчуулбал тэр эрэхтэй бүжгэлдэг гэсэн үг орчиж байна. Тэр эрэхтэй бүжгэлдэг. За энэ бол дүрм нь цаг нь жирээ одоо цаг байх хэвээр. Үүлийн эзэн 3 дугаар ганцтай байх хэвээр. Үйл үг нь 3 нөхцөл бүрдчиж үйл үнээс авах гэж ойлгоно. Нэгдүгээрт нь цаг нь жирээ одоо цаг байх хэвээр. Үүлийн эзэн 3 дугаар биеийн ганцтай байх хэвээр. 3 дугаарх нь хэлбэр нь батлага хэлбэр дээр байх хэвээр. He dances. За хэлбэр нь батлага хэлбэр дээр байх хэвээр гэдгийг багшин сэлжлээ. Тэгвэл энэ бусад хэлбэрүүд болох үг гүйцэтгэх, ерөнхий асуулт, ялгах асуулт, тусгай асуултан дээр энэ үйл үр хойноос S төсөл залгахгүй гэж ийм ойлголт гарчиж байна. За энийг бүгдээ батлая. He dances тэр эрэхтэй бүжгэлдэг. За тэгвэл тэр бүжгэлдэггүй гэж одоо үгүйсгэе. Тэгвэл he doesn't. He doesn't. За энэ does гэдэг he she-тэраас does гэсэн туслах үйл хэрэглэдэг. Does-ийн араас not гэсэн үг орчно. Does not хоёр төвчлөгдөхөөр ийм хэлбэртэй болно гэсэн үг. Contraction гэж ярьдаг. He doesn't. He doesn't. He doesn't dance. He doesn't dance. Тэр ихтэй бүжгэлдэггүй. За тэгвэл he doesn't dances гэж хэлж болохгүй гэсэн үг. Батлага хэлбэр дээр үйл үг нь S авна. Бусад хэлбэрүүд дээр S нь байхгүй болсон. Байхгүй болчихдог. S залгадаг гэсэн үг. За тэгвэл тэр ихтэй бүжгэлдэг юм уу гэсэн. Ерөнхий асуултаар. Тэр ихтэй бүжгэлдэг үү? За тэгвэл does. За энэ туслах уулгыг бүгдээрээ цэгэр өнгөр өвчиж явуулсан учраас энийг бас огшин цэгэр өнгөр өвчижээ. He doesn't dance. Does not шүү дээ. Does not dance буюу doesn't dance. За тэр ихтэй бүжгэлдэг үү гэж хэлвэл does
he dance. Does he dance? Тэр ихтэй бүжгэлдэг үү? Does he dance гэсэлгүй. Яг л батлан хэлбэр төр үлгүүд байсан. Залгадаг учраас тэр ихтэй бүжгэлдэг үү? Тэр эмэгтэй бүжгэлдэг үү гэд ялгах асуулт байна. За тэгвэл does he or she одоо үүлийн эснийг ялгах чинь энэ удаа does he or she одоо бүжиглэх гэсэн үг ч орж чинь dance тэр эртээ бүжгэлдэг юм уу? Тэр эмэгтэй бүжгэлдэг юм уу? За тэгвэл тэр эртээ хаана бүжгэлдэг юм бэ гэсэн юм? Тэр эртээ хаана бүжгэлдэг вэ? Where хаана? За дэргээ туслах болгож орж чинь where does he dance? Where does he dance? Тэр хаана бүжгэлдэг вэ? Тэр хаана бүжгэлдэг вэ? Where does he dance? За юм. За ингээд бүгдээр өөлөг нь S байхгүй, өөлөг нь S-тэй юм 10 өгүүлбэр дээр ингээд юу авлаа? Жишээ авлаа. Одоо нэг бүгдээр дахиад тайлбарлая. Жирийн одоо цагийн батлан хэлбэр дээр байгаа өгүүлбэрийн өгүүлэх түн 3 дуурын ганц авах юм бол өөлөг нь 20-оос S гэсэн төгсгөлөөс залгана. За тэгвэл энэ S гэсэн төгсгөл залгадгүй ямар тохиол байдаг вэ гэхээр эсрэгээр нь ойлгож болно. Жирийн одоо цагийн батлан хэлбэр дээр байгаа өгүүлбэрийн өгүүлэх түн 3 дуурын ганц дээр өөлөг нь S залгадаг бол бусад биеуд дээр I, you, we, they араас орсон өөлөг нь S төгсгөл автдаггүй. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр we study English бид нар англиар судалдаг. За тэгвэл энэ үлийн эзэн I study English. You study English. We study English. They study English. Өөрөлдөл I, you, we, they гэсэн үлийн эзний араас орсон үйл үг хөрөхгүй гэсэн үг. Энэ дэр 3 дуурын ганц тоо буюу he, she, it. It-ийн араас үйл үг нь S авна. He dances тэр эмэгтэй бүжгэлдэг. She dances тэр эмэгтэй бүжгэлдэг. It dances энэ бүжгэлдэг. Одоо магадгүй робот ч юм уу, хүүхэлтэй ч юм уу. За энэ одоо энэ хүүхэлтэй бүжгэлдэг юм аа. Эсвэл одоо манай нохоо бүжгэлдэг юм аа гэж хэлвэл my dog dances гэж хэлнэ. За. Тэгвэл энэ туслах үйл үг. Туслах үйл үгийн тухай бүгдээ нэг хараадах юм. Жирийн одоо цагт ийм do das гэсэн хоёр туслах үйл үг байдаг. Do das. Жирийн одоо цагт туслах үйл үг. Жирийн одоо цагт do das гэсэн туслах үйл үг байдаг. За одоо энэ дээр сая гарсан байгаа. Do das гэсэн туслах үйл үг нь асуух болон үгүйсгэх хэлбэр хэрэглэгддэг. Асуух болон үгүйсгэх хэлбэр хэрэглэгддэг. Мөн биеэр хуурна. Биеэр хуурна гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр he, she, it байвал das бусад биед дээр do болно гэсэн. За энийг схемчлээд бичгээд I, you, we, they do. He, she, it das гэсэн үг. За тэгээд энийг одоо үгүйсгсэн хэлбэр болгоё. Үгүйсгэрээ яах вэ гэхээр do-гийн араас not хийн. Do not ингэж үгүйсгэж байгаа. За мөн das гэсэн туслах үгээс not гэсэн үгийг бичээд хэрэглээд үгүйсгэх гэсэн үг. За do not does not хоёр нь хоёлоо товчсон хэлбэрээр хийж болно. Энэ нь don't, do not нь don't болно. Does not нь doesn't болно гэсэн үг. Тэгэхээр англи хэлний цагууд болгон ийм туслах үйлдэлтэй байдаг. Жирийн одоо цагийн туслах үйлдэл энэ do, does гэсэн ийм хоёр туслах үйлдэл байдаг юм байна гэдэг. Ингээд ойлгож аваарай. Sorry. I don't, you don't, we don't,
they don't. He doesn't, she doesn't, it doesn't. Өөрөлдөл энэ өгүүлбэр дээр хараа. He doesn't dance. Тэр ихтэй бүжгэлдэггүй. He байгаа учраас doesn't гэсэн юм туслахыг хэрэглэж байна. За don't тэр. Don't. За энэ дэр жишээ. We don't study English. Бид нар англи хэл судалдаггүй гэж. Бид нар англи хэл судалдаггүй. За тэгвэл don't doesn't хоёр маань угс хэлбэрээ ингэх юм байна. Асуух хэлбэр дээр болохоор do you, do we, do they, does he, does she, does it. Ингэж биеэр хоёр гэсэн үг. За харъя. Do you study English? Та англи хэлийг судалдаг уу? Өөрөөр хэлбэл үүлийн эзэн нь you байгаа учраас do гэсэн туслахыг хэрэглэж байгаа. Do. За энэ does he dance? Яагаад dance вэ гэхээр he гэсэн 3 дуурын ганц таан дээр байгаа биеийн төлөө нөгөө маань does гэсэн үгтэй хамт хэрэглэгддэг. Үгтэй зохицдог. Тийм учраас does he dance гэж орчиж байна. Та бүжгэлдэг үү гэж хэлбэл do you dance? Тэр ихтэй бүжгэлдэг үү? Does he dance? Тэр ихтэй бүжгэлдэг үү? Гэсэн юм үгээр орчиж байна. За энэ дэр ялгах асуултан дээр мөн адилхан. Үүлийн эзэн нь юу байгаа учраас do you study or teach? Do гэсэн туслах болгоо маань юутай зохицож байгааг энэ өгүүлбэр дээрээс харж болж байна. За энэ дээрээс харъя. Does he or she dance? Яагаад does гэж байгаа юм бэхээр тэр эрэгтэй юм уу эсвэл тэр эмэгтэй юм? 3,000 ганц тон дээр байгаа. Одоо тэр эрэгтэй бүжгэлдэг юм уу тэр эмэгтэй бүжгэлдэг юм уу? He буюу she гэж ялгаж учраас does авчаа. Энэ бол олон тоо биш. Хоёр хүнийг асуугаагүй. Нэг хүнийг л сууж байгаа. Энэ хоёр хүний яг аль нь бүжгэлдэг байгаа. Тэр эрэгтэй бүжгэлдэг юм уу тэр эмэгтэй бүжгэлдэг юм уу? За тусгай асуултнаас ялгаа авахгүй. Do гэсэн услаг хууль маань юутай зогсож байна? Where do you study? Та хаан сурдаг юм бэ? Where does he dance? Тэр хаан бүжгэлдэг вэ? Тэгэхээр жирийн одоо цагийн do does гэсэн юм хоёр туслах хууль маань юун дээр батлага хэлбэр дээр хэрэглэхгүй бусад бүх биеуд дээр одоо бусад бүх хэлбэрүүд дээр хэрэглэгдэнэ гэж ингэж ойлгож байна. За үгүйсгээр дэлгэрэнгүй болон төвчилсөн хэлбэр нэм ахна. За ингээд жирийн одоо цаг дээр гол одоо зүйл нь үүлийн эзний араас үйл үг орж энэ цаг бүтдэх юм байна гэдэг нь бүгд ойлголоо. Энэ дөр үйл эзэн, үйл үг, энэ дээрээс үйл эзэн, үйл үг. Дүнгийн сая бид нар юу ойлгох вэ гэхээр ямар тохиолдолд үйл үг нь эс төсөл залгадаг, ямар тохиолдолд үйл үг нь эс төсөл залгадаг юм бэ гэдгийг ойлгож авлаа. За цагууд англи хэлний цагууд руу орж байна. Одоо өнөөдөр хичээл зөвлөлөд англи хэлний цагууд руу орж байгаа учраас энэ үйл өгнүүд та бүхэнд хэрэгтэй. Тэгэхээр энэ үйл өгнүүд бүгдийг нэг эргээд сэргээгээд харъя. За үйл үг хориг хэлбэр маань дандаа to гэсэн юм хориг хэлбэр байдаг. To read, to ask гэдэг. За read унших гэсэн үг. Анхааралтай үед нь одоо үгийн нөөц үгийн байлиг их тааруулдаг учраас хараад орчуулгад нь бичиж аваарай. Read унших. Write бичих. Ask асуух. Answer хариулах. Go явах. Come ирэх. Sell зарах. Buy худалдаж авах. Study сурах, судлах. Teach заах, багшлах. Sleep унтах. Wake сэрэх. Eat идэх. Drink уух. Lose гээх, хаях. Find олох. Give өгөх. Take авах. Run гүйх. Walk алхах.
За энэ үйл өгнүүдийн жишээнүүдийг өгчнөөс өглөө. Одоо энэ үйл өгнүүдээ бүгдээ солиод энэ сурсан 10 өгүүлбэр дээр одоо нэг үгийг солиод өөрчлөөд өөр юм болгоод ингээд чанга хэлээд бичээд одоо та бүхэн энэ дүрмийг ойлгох гээд илүү амар болоо явчихна. За дүрм гэхээр одоо ямар учиртай юм бэ гэхээр ямар тохиолдолд одоо үйл өгнөөс залгадаг, ямар тохиолдолд одоо эс залгадаг, ямар тохиолдолд эс залгахгүй байгаа. Одоо хизээ дөөнтэй хэрэглээд байгаа, хизээ даасанд хэрэглэгдээд байгаа, хизээ дүү гэж асуугаад байгаа, хизээ даас гэж асуугаад байгаа гэсэн ийм юунууд. Дүрмүүдийг бүгдээ өөр юм болгож хоногшуулж хэрэглээ талдаа сурахын тулд бид нар энэ өгүүлбэр дээр байгаа өгүүлбэр дотор байгаа үгнүүдийн солиослоод тэгээд тэр өгүүлбэр англи монголоор орчуулад явах хэрэгтэй. Жишээлбэл одоо das he dance тэр хэрэгтэй бүжгэлдэг. За тэгвэл одоо тэр хэрэгтэй уншдаг уу гэж сууж болно. Тэгвэл das he read гэнэ. За энэ батлага хэлбэр дээр. Батлага хэлбэр дээр одоо энэ байгаа бичигдсэн үгнүүдийг бүгдийг хойдолд нь he-гийн араас s залгаад үйл үгийн араас нь s залгаад хэлээд иж болно. Өөрөөр хэлбэл тэр уншдаг he reads. Эстэй. Тэр асуудаг he asks. За тэр явдаг he goes. He goes to the countryside. Тэр хөдөө явдаг юм аа. He sails. Тэр зардаг. Тийм ээ. За мөн энд бүдэрээ түрүү үзсэн ба үйл нь s гэж хийж болно. Жишээлбэл одоо we гэвэл нь s байхгүй. We read. Бид нар уншдаг. We ask. Бид нар асуудаг. We go. Бид нар явдаг. We sail. Бид нар худалдаж авдаг. Бишээ бид нар зардаг. Sail. Buy гэдэг нь худалдаж авах гэсэн үг. We study English. За тэрэн дээр чи авсан байна. Бид нар англи хэлийг судалдаг юм аа гэсэн юм. За энэ жирийн одоо цаг дээр ойлгож авах гол зүйл чинь үүлийн эзнээс үйл үг орж энэ юу бүтдэг юм байна. Жирийн одоо цаг маань бүтдэг юм байна. Гол цөм нь бол үүлийн эзэн үйл үг гэсэн юм. Хоёр зүйлүүд юм байна гэж ойлгож байна. Мөн ямар тохиолдолд үйл үг байдгийг, ямар тохиолдолд үйл үг араас s байдаг, ямар тохиолдолд үйл үг араас s байдгүй юм бэ гэдгийг бас мэдчихлээ. За энэ жирийн одоо цагаар яг юу илэрхийлдэг юм бэ? Тэгвэл одоо ерөнхийдөө бол байнга давтагдж байдаг зүйл буюу өдрөө бүр хийж чаддаг зүйлийн тухай ярих та хэрэгэлдэг. Жишээлбэл одоо би өглөө тэдэн цагт бастаа тэдэн цагт нуураараа аваад тэдэн цагт ажилдаа явдаг. Би одоо тийм зүйлүүдийг өдөр болгон ингээд өдөр болгон 7 хоног болгон жил болгон ингэж давтаж хийдгээ гэсэн одоо ийм утгасараа илэрхийлэх юм бол одоо энэ жирийн одоо цагийн тухай жишээ жирийн одоо цагаар илэрхийлдэг юм байна. Ерөнхий гол орчуулга нь жирийн одоо цаг монгол хэлээр яаж орчуулдаг вэ? Даг гэсэн юм орчуулгатай. Дагийн дөрвөн зэрэг гэж ойлгож байна. За энэ дөр би англиар судалдаг гэж байна. Тэр ихтэй бүжгэлдэг гэж байна. Дагийн дөрвөн зэрэг. За тэгээ одоо би жил болгоо одоо олон орноор ингээ дугаалдгаа аялал жуулчлал хийдгээ. Тийм ээ. Одоо өдөр болгон бид нэр одоо суудгаа. Өдөр болгон бид нар уулздаг. Одоо өдөр болгон бид нар гэрээ цэвэрлэдэг гэдэг ч юм уу. Одоо ингэж ярил энэ жирийн одоо цагийг хэрэглэх юм байна гэж ойлгож байна. За мөн жирийн одоо цагт энэ дүүдаас гэсэн туслах үйл үг байдаг юм байна. За өөр жирийн одоо цагийн тухай ерөнхий ойлголт бол багш нэгэд өгчлөө. Одоо та бүхний асуусан асуултанд хариулаад хичээлээ үргэлжлүүлье. Жирийн одоо цагийн тухай ойлгохгүй байгаа зүйл, мэдхийг хүсэж байгаа зүйл, эргэлзэж байгаа зүйлийн тухай жирийн багштайгаа холбогдож сэтгэлдээ бичиж бүгдээ хичээлдээ идэвхтэй оролцоорой. За ингэж сэтгэл хэсэгт орё доо. За, амжилтсаа гэж баярлалаа. Ингээд заагаад байх юм уу гэж байна. За, ингээд заагаад байна да. За, өнөөдрийн сэтгэл бол нэг юм багштай амжилт хүссэн, баяр хүргэсэн ийм
юунууд байна. Одоо ингээд яг хичээлийн талаар асуух асуулт. Хичээлийн талаар нэмж тодруулах зүйлүүд нь яг одоо багш нь хариулахад бэлэн байна. Жирийн одоо цагийн тухай. Жирийн одоо цагаа эхлээ сайн ойлгоод жирийн одоо цагийнхаа юуг нь энэ даастай авчрын болоод авчих юм бол дараагийн цагуудыг үзэхэд ойлгоход хэрэглэхэд илүү их амар. Дараагийн цагуудыг одоо өөрийн болгоход илүү амар болоо явцдаг. Тийм учраас одоо гараа сайн бол барай сайн гэхчээр жирийн одоо цагаа бүгдээ сайн ойлгоод авах хэрэгтэй. Хэдэн цагуудаас заах вэ гэж нь. За пассан гараг болгоны 13 цагаас энэ хичээл маань явагддаг. Маргааш багшийн хувьд одоо чухал ажил гарсан учраас өнөөдөр одоо нөхөж хичээлээ орж байна. Дараагийн 7 хоногийн баасан гарагт 13 цагаас болон цаашдаа баасан гараг бүрийн 13 цагаас энэ хичээлээ шууд хүлээж авах үзэх боломжтой. Fast simple tense-ийг заах уу багш гэж байна. Fast simple tense-ийг заана. Present simple tense дээр fast simple tense орж байна. Гэхдээ энэ present simple tense маань 3 удаагийн хичээл явагдаад 4 удаагийн хичээл дээр fast simple tense-ийг заахаар багш нь төлөвлөсөн байж байгаа. Сайхан байна гэж байна. Дараа хэзээ заах юм бэ? Үзмээр байна гэж байна. За сайн хэлчлээ. Хуваараа хэлээч гэж байна. За сайн сонссон байх юм уу? Баяр хүргэе. Байх юм уу гэсэн мессежч байна. Багш амжилтсаа гэж байна. Дүү гэсэн нэг юм асуултын тэмдэгтэй нэг юм байна. Юу гэж суух гэсэн юм бол тоо. Баасан гараг бүр 13 цагтаа гэдэг. За багшаа өмнөөс хариулсан байна. За ингээд жирийн одоо цагийн тухай ерөнхий ойлголтыг өгсөн та бүхэн өнөөдөр хичээлээр өглөө. Ингээд өнөөдрийн хичээл маань энэ үрээд өндөрлөж байна. Тэгээ дараагийн хичээл хүртэл бүгдээ төр баяртай. Жирийн одоо цагийг ойлгохын тулд та бүхэн үйл өгнүүдээ сайн цэжлэх хэрэгтэй. Одоо 11 дахь удаагийн хичээл өнөөдрийн хичээлээр үйл өгнүүд орж ирсэн байж байгаа. Үйл өгнүүдээ сайн цэжлээд жирийн одоо цагийн тухай бас уншиж, мэдээлэл цуглуулж, өөр юм болгож мөн асуух асуулт өгнө. Сандар хэлний зааны сургалт гэсэн хаяг руугаа хуудас руугаа хандаж багштай холбогдож асууж болно. Багш нь бичгээр хариулж болно. Мөн дараагийн хичээлээр бас асуусан зүйлд чинь хариулт өгнө. Ингээд энэ удаагийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баяртай.